Medical media мэн үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 11-р ангийн мань эхлэхэд мань залуу нөгөө цасан үний чийсрээ ганцаар өвдөлцөж байна. Нөгөөд ч юм бүр хайр найргүй дайрал. Чамаг хурдан дуусгаж байгаа бусдын ч гэсэн халандаа гэж байгаа. Мань хүү эдэд дайрсан ч ерөөсөө ондгүй. Хүйднэр хөлөөгөл өөрийнхөө хөвлөрүүдийг гаргаж ирээл. Тэд нараараа мань хүнийг зодуулаад балбаж гарна. За тэгээд цагаан үстэй өнгөрсөн амьдрал руу орж ирнэ. Ерөнхийдөө бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд дорлж гисэн нэгэн. Гэхдээ энэ гахалтай биеийн төр зүурийг гэхээр л өдөртэй гээл. Хүн хөшөрдөг болохоор энэ бие минь байхгүй болно л гэж байгаа. Энэ биеэрээ өөр мөх байхыг л хүсэж байгаа гэдэг. Ангаараа зураг даруулах хүртэл бас ганцаар хамгийн урд орж 6 даруулах. Өөрийгөө бусдаас хамгийн содон өвөрмөсл гэж боддог нэг. Өөрийнхөө биеийг урлагийн бүтээлгээ шүтчихсэн л гэсэн үг. Номер 1 тавьдаг зүйл нь л өөрийнх нь бие. Хүн болгон л өгтөг энэ бие минь төр зураг эхлэгээ. Үрд мөнхийн биетэйгэл байхыг хүсэж байгаа. Тэгтэл нэг өдөр түүнлөө мессеж ирд юм байна. Үрд мөнхөл биш бол гэсэн постын нүг чөтгөрийн төлөө ашиглагч Кейж нь харчихсан өөрлөө мессеж бичсэн байдаг. Сургуулиас болохоор ганцаардмал Кей гэсэн хаягаас мессеж ирэх юм бол заавал сургуулийн захиргаанд мэддэгдэрэй гэж хэлсэн ч үүний үсэл нь болохоор үрд мөнхийн биетэйгээ байхын тулд цаашаа ерөөсөө Кейийн талаар мэддэгдээгүй иждэг. За шалгалт болохын өмнөх өдөр нь маргааш энэ биетэйгээ үрд мөнхөө амьдрна гэж Кей амласан байдаг. За тэгэл өөргөө өхүүлж хөвөрсөн чөтгөр болгосон тэр. За тэгэл одооний үйл явдал. Мань хүмүүр яагаад ч нэгэн сэрнийг бардаггүй. Дайрсан ч ерөөсөө ондохгүй цөөхлөал унцдаг. Одоогоор 29% байна. Чангийнхнаа хамтрагчд гэж боддгоо юм уу гэтэл надад тийм хүн сайхгүй гээл. Миний бие л онцгой гэж хэлж байгаа. Тийм бодлоонд би ялагдлаа юу гээ. Бусд нь дэлгэцээр харахаас өөр юу ч хийж чадахгүй. Цэнүүд нь бүгдээрээ дуусчихсан болохоор ганцхан минь хүнд найдахаас өөр юу ч хийж чадахгүй мүү гээл. Нүүнэг мангас чи арай л хурдан хөдөлгөөнтэй юм аа. Аргагүй л дээд төвчний сүнс болохоор энэ хүн тэгэл нэг олон улсад ашиглаж исэн аргаа хэрэглэх гэжээдэл хөлийн цасаар хөлдөг ачтیں۔ Ганцхан чөтгөрүүд дүүлжилдэг. Чөтгөрийн дүүл нь унтарчлаа гэж үгээл. Тэгснэ өөрхөө зэвсэг болох гинждэг чадвараа ашиглаад мань хүнийг ороож авч байгаа л баахан балбаж гарна. Энэ залууч дээр ерөөсөө өвдөхгүй нэгэ босч ирээл. Тэгэл галаагаараа дайрчсэн чинь ерөөсөө гарч ирдгүй. Хит хөйтнөөс болоод утас нь унтарчихын тэрээ. Биеийн ч бас даарад хөлдөгч явахт нь гинт нөгөө талаас нөгөө шар үстэй бомбаа шилгэгч нь гараад ирдэг. Уучлаарай айга завгүй байлаа гээл хүрээд ирдэг. Тэснээ намайг ингээ хамгаалж хооронд уцаа хасаагаараа гээл. Болилтаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй биш дээ гээл. Өндөө бол маш их айж байгаа дотроо төсөөлөгдөөл анхаарлаа сарниулах юм бол хоёулаа өхнө гэж бодохоор л. Нөгөө нэг цасан хүн чинь ч бас үгээр нэдээл айлгаад байна. Чи сул дорой аймхан гэхдээ зэрэгцэн шар үстийн өнгөрсөн амьдрал руу шилжнэ. Аав ээж нь байн гэрэлдэж хүчрхийлд өртдөг хөхөд энэ хүлээсэн залхаал гэрээсээ гараа авч явахдаа хуршээдээ гамчлалтанд хүрээгүй дуу чахтагаа таардаг. Энэ жоон ч гэсэн нэмэр болох гэж чихвч дуу тоглоулах өгч ийсэн байна. Нөгөө өдөр чадварын сэтэрсэн гэсэн мэдээлэл аваад мань багш ирэхэд нөгөө ээж аав хоёр нь ханд шахагдчихсан. Хамгаалтын төрлийн хүчтэй чадвар байна. Авьяастай хөхтэй шүүгээл. Нөөд ч юмөр сүнсэн зайлсан байдалтай. Санаа нь тэр чигээрээ дуундаа орчихсон. Чихвчийг авсан чинь нөгөө хамгаалтанд найрлцдаг. Нөгөө аав ээж нь чи тэгсэн юм гээд яг агчаад нь нөгөө багш чинь айлдагчдаг. Тэгэл нөгөө багш чинь үнэн сойж өсгөж хүмүүжүүлсэн юм байлээ. Тэгж яхад нэг чихвч бэлгэлж байсан. Тэрийг одоо хүртэл зүүж байгаа тэр чихвч нь аймхан гэдгээрээ дахиж дуудуулмааргүй байна гээд дараа нь толгоогоос өсрөн бүрэн дуундаа төвлөрч нөгөө магсын ч хамгаалтыг бүрэн хамгаалж байдаг. Эцэст нь нэгэн мань хүний утас нь асваа. Шууд бамбаатайгаа өсөрч очиол шар үстэй энийх үеийг зөөр өнгөрөөхгүй гээл ганц дайралтаар дайрсан чинь ясна өгс чинь дотроос нь дахиад нэг бие гараад ирдیں۔ Баларлаа одоо бараг цэнийг үлдсэнгүү гээжидэл яг үстэн дайралт болон нүдний шилтэй залгуун бас дайралд орж ирдэг. Цэнэггүй болсон байсан шүү дээ. Унтаж байж хүчин сэрэгдэг болохоор нөгөө нэг ногоос дээр чинь 10 минут унтуулаад босч ирсэн гинэ өөрсдөө унтаж чадахгүй болохоор тэгээд нөгөө шар үстийн хамгаалтанд ороод бүгдээрээ төлөвлөгөө боловсруулахар шийддэг. Тэгвэл нөгөө нүдний шил чинь өвдөгсөгдөөд манай анги бүрийн ялагдсан бидэртэй цуг тулдахыг гуйж байна гээл. Дээрээс нь бас уучлалт гуйж байгаа. За тэгээд цасан үний эсрэг 1-р давхрын ангийнхан төлөвлөгөө боловсруулаад гарч ирж байгаа. Харин нөгөө тоглоомч яга өстэй охин чинь нэг юмний өөд авирчсан явж байна. Төгсгөлийн анги маань эхлэхэд нүг чөтгөрийн төлөө ашиглах Кейж чинь бүгдийг нь харчихсан л сууж байгаа. Гаднаас ямар ч тусламж ирэх боломжгүй. Манай ангийнх мал нөгөө ангийнх нийтээрээ төлөвлөгөө зохиож хэрэгжүүлж байна. Шар үстэй амтэн сургагч нь нисдэг амтнаа гаргаж ирээл. Тэр чадвараас нөгөө хар үстэй охин чинь бас хулбарлаж идэг. Эсэгтэй цэхэр үстийг бэлэн болох хүртэл битгий тулаанд ороорой гэдэг. Тэгээд улаан үстээр хамгаалуулаад явж байгаа миний гал дулаахан байна уу гээл. Улаан үст 37%-тай бол нөгөө хоёр чинь 21-20%-тай. Төлөвлөгөө нь болохоор далавчхоо олгоод доош унгаах. Алсын цайнаас нөгөө бор үстэй болно. Яг үстэй эмэгтэй чинь дэмжлэг үзүүлж байна. За тэгэл гүгүр болон нөгөө нүдний шилтэй гарчин
Хоёлоо бууж зэрэг довтлож нэг далавчийн тастаж хайдаг. За тэгээд ихнийх нь дараагийн далавчийн тастыг өөжсөн чинь нүүнийг хар өстэй охины чинь цэнэг дуусаад тухайн алдад унцдаг. Мэдээж хуулбарлсан чадвар нь ч бас арилжиж байгаа. Харин яг энэ үед нь нөгөө улаан өст чинь дээр нь авирчдیں۔ Би чамайг яг үндэ үндсэн яддаг байсан гээл. Тэгэл миний дээрээс буу гэж сүлбэ хэлсэн чинь яанаа чиний гой би чинь цус олчлаа штэ гээ. Тэснээ гараараа хайлуулад нэг далавчийн тасцдаг. За тэгээд далавчгүй болохоор ийш тийшээ хурдан хөдөлгөх боломжгүй. За тэгээд сүүлчийн дайралтыг мань хүн хийхээр дайртал цасан шуурах чадвараараа холдчдیں۔ Мань хүн би ч сул дорой аймаа гэл. Манай хүмүүс ингэж их хичээж хагаад би гээжсэн чинь гинт нүгийн цасан үний чинь бүтээсэн аврах том хөшөнд хөдлөөд ид. Тэгээд харс чинь нөгөө нэг ягаа өстэй хүн чинь хүн дүрстэй зүйл бол өдөртөж олно гэд нөгөө хөшөөгч өдөртөж байна. Хүснээр нь хөдлөхнөө өс чинь нураад унчиж байна. Энэ явдлыг хараа сатарж хооронд нь барьж аваад ерөөсөө хөдлөх боломжгүй болгонгуудаа мань хүн нүр нүдгүү нүдж гарандаа. Арайч бүрэн ариусгаж чаддгүй. Бүр чадвар нь нэг хөтөөлж гисэн ухаалтж болохгүй болохоор чөлөөлөөл умчдаг. Нөгөөдөн ч тэр чи чадлаа гээл. Манай нэг чадвар чөтгөрийн тул болохоор нөгөө шархыг ерөөсөө идгээдгүй. Дахир дутуу хөдлөх чадваргүй болсон. Дараа нь гинт К-ийн чадвар нь болтой. Ашгүйдээ К энд дүүл надад хүч хайрлаа. Тэгс чинь халуун байна гэд би энчээс арилмааргүй байна гээл. Энэч цавж байгаа харангуйтай нүдний шилтэй чинь голоор цавчаачдаг. Тэгсэн нөгөө ангийнх нь хөхтөн яа тийм тэнэг зүйл хийсэн гээл. За тэгээ бүрэн алга болохоос өмнө эцэг өвөг хэлдэг. К-ийн зорилго бол хөрсөн хаягуудын хаант ус. Тэгэд бас найзуудаа уучлаарай гэж хэлээд алга болж байгаа. Энэ хэсэг бол үнэхээр шар ус босгосон нулимс туслуулахаар хэсэг байсан бас. Тэгж алчаад нөгөөдөр ичсэн чинь хоёр багш нь амар сэтгэл хөөрөлтэй ухтаж авч идэв. Тэгэл буцаа сургууль дээр ирсэн чинь бүр баяр хөөр болж байна. Сургуулаас нас орох юм бол найр хийдин гинэ. Тийм болохоор өнөөдөр сайхан амраад найрлаад ав гээл. Дэд ангийнхны чаас хараанд өртчихсөн. Нэгдүгээр давхрынхаа овоо хүмүүс юм аа л гэж байгаа. Харин тэгсэн нүдний шилтэй багш чинь мань хүн дээр ирснэ. Чамаа ирснээс хойш энэ сургуульд чамаа хөөх хотолтой бүлүү хүмүүс байсан тэрний би толгойлогч байсан юм аа гэл. Тэгэд одоо чамаа хөөхийг эсэргүүцэх ямар ч хүн байхгүй гэж хэлж байгаа. Дээрээс бас уучлалт гуйдаг. За тэгээд үргэлжлүүлэхэд нөгөө чөтгөрийн дул ашиглагч Кейд ирж байгаа. Харамсалтай юм аа нөгөө цагаан үстэй чинь хол явах хийсэн л гэж байгаа. Нөгөөднийг хажууд нь их туслах нь Кей эзэнт нь тэгж их итгэж байгаа тэрмүү гээл. Энийний зорилго болохоор мань үнийг өөрийн болгох штэ. Мань үнийг хүчтэй болж ахиц гаргаж байгаа болохоор бас баярлж байгаа. Өөрийн болгоно гэж бодож байгаа байхгүй юу? Дараа нь бөөнөрөө халуусан турж байна. Усанд орё гэсэн чи яагаад энд өгтөөд байгаа юм бэ гээл. Танилцах уулзалт болохоор бүгдээрээ цуг орно гэж авдیں۔ Энэ санааг нь бол анх нөгөө нэг хар үстэй чи хэлж исэн. Тэрний хэлжсэнийг нөгөө ягаа үстэй чинь л хэлж байгаа. Нөгөө нэг улаан үстэй чинь болохоор бойлоод би бандааша тайллаа шүү гэсэн чинь нөгөө чинь цагаад нөгөө түнжтэй үзээ ядуусантаа баярлаад за гэл яваад өгдөг. Хар үстэй охин чинь бас мань үн дээр сээдгнээд ах юм аа. Харин шар үстэй бамбаа ашиглагчийг байж хад нүдний шилтэж ирж хэлсэн. Чамаг аимхаа гэж хэлсэн дуучлаарай гэсэн чинь нөгөө чинь магтуулж үзээг юм байш. Бас бор үсэг тийм нууц үзэртэй байсныг мдээгүй гээл. Нөгөө ангийнханд битгээл өөрсдийнхөө ангид ч бас хэлээгүй идэг. Яг гэс чинь кукур болон багшаас өөр хүнд итгэдэггүй юм гэж авсан. Гэхдээ одоо бол өөрөө гээл. Тэгэл мань хүн дотроо дүүгийнхээ нэрийг хэлнэ би сайн найзуудтай болсон. Зөөр нэг найзууд биш гэр бүл минь болохоор нэгэн. Тийм болохоор би ганцаардахгүй байгаа болохоор битгий санаа зовоороо илгэж байгаа. Дээрс нь бас би кейк заавал буулгаж авах болно. Тэхийн тулд хичээнэ гэснээр энэхүү анима дуусч байна. За энэ YouTube channel-ийн эзэн болох олон баяр ахын пэйж үзсийг ороо follow гэдэг өрөө guys. Олон followers нэмэгдэхин зэрэгцээгээр видео хурдан орно шүү гэдгийг хэлмээрээ. Чадвал комментоор линкийг байршуулчих. За ийхүү надад амжилт маань дуусч байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.